Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За CMS систем дээр шалгалтын материал хэрхэн боловсруулж оруулах вэ гэдэг заавар зөвлөгөөг та бүхэндээ энэ видео бичлэгээр хүргэж байна. За систем хэрэглэгч маань ERP цэг нүүдлэмээс цэг маань гэсэн домоо хийгээд систем рүүгээ нэвтэрч орно. Орсны дараагаар за материал оруулсруулж байгаа мэргэжлийн багш нар маань энэ төвчлөрийг сонгож орно. За EBS SOBI багш гэдэг. За энэ дээрээ дарж орсны дараагаар мэйл хаягаа бичнэ. За энэ дээр ингээд би мэйл хаягаа биччихье. За ингээд мэйл хаягаа бичсэн дараагаар нууц үгээ хийж орно гэсэн үг. За энэ систем рүү нэвтэрч ордог мэйл хаяг нууц үгийг болохоор манайхаас систем дээр үүсгэж өгдөг. За ямар нэгэн байдлаар өөртөө одоохондоо бүртгүүлж оруулах шаардлагагүй шүү. За бүртгүүлээд орох хэрэг шаардлагатай бол хэрэглэгчийн эрх тохиргоог нь болохоор муу адилхан манахаас тохируулж өгдөг учраас та хэд маань одоо бүртгүүлтэй хэрэглэгч нар манай шууд орчин. Бүртгүүлгүй хэрэглэгч нар байх юм бол манайх руу холбогдож заавар зөвлөгөө аваарай. За ингээд өөрийнхөө эрхээр нэвтэрч орсны дараагаар эхний баганд байрлаж байгаа CMS гэсэн төвчлөрийг сонгож орно. За энэ дотор болохоор үнэлгээний даалгаврын сан гэсэн юм хавцтай зураг харагдаж байгаа. За ийшээ оронгууд та ямар төрлийн даалгавар боловсруулж оруулж байгаа вэ гэдэг сонголтоо эндээс хийж өгнө гэсэн. За би мэргэжлийн шалгалт, багшийн мэргэжлийн шалгалт оруулах гэж байна уу? Элс зэргийн шалгалтын материал оруулах гэж байна уу? Тэ өмнөхний хувилбар оруулах гэж байна уу? За тэгэнгүүтээ сэдвийн шалгалтын материалууд боловсруулж оруулах гэж байна уу? Гэх мэтлэнгээр эндээсээ хүссэн материалаа сонгож орно гэсэн. За ингээд дэвших анги болон төгсгөх ангийн шалгалтын материалыг бол анги дэвших шалгалтын материалын дотор оруулж өгснөөр ингээд материал маань хүснэ гэсэн. За ингээд улсын шалгалтын дээр төгсгөх анги маань тийм ээ. За ингээд дэвших ангийн шалгалтын материал руугаа дарж орсны дараагаар шинэ тест үүсгэх гэсэн юм сонголт та дээр харагдана. За тэр шинэ тест үүсгэх гэдэг сонголтын дээрээ дарж орсноор материалуудаа оруулах бүрэн боломжтой болно гэсэн. За би энэ дээр тест хийж байгаа учраас оруулчихъя. За ингээд шинэ тест үүсгэх гэж сонгоод орсон. За орсны дараагаар та дараах байдлаар ийм хэлбэрийн сонголтууд харагдана. За энэ эхний сонголтууд бол шууд автоматар сонгогдсон байх бөгөөд дараагийн сонголтоос нь буюу ямар төрлийн их судлагдах унаар за бага сүр бүрэн дунд ямар анги дээр за тэгээд хөтөлбөрийн төрөл дээр нь тийм ээ ердөө юм уу дүүцэнд гүнзгийгийн юм уу олимпиад юм уу гэдгээ сонгоод оруулаад өгчин. За ингээд материалынхаа нэрийг та маань ямар материал оруулж байгаас шалтгаалаад илүү их тодорхой хайлтан дээр хайх боломжтой хэлбэрээр нь оруулж өгөөрэй. За бид нэр болохоор би сэдвийн шалгалт оруулж байгаа учраас би за ингээ тэгштгэлийн тэгштгэл сэдвийн тест гэд оруулчих. За тэнгуүтэ тайлбар хэсгийг бол заавал ч бөглөж өгнө. Тайлбар ямар нэгэн байдлаар одоо яг юунд ашиглагдаж байгаа одоо юу вэ одоо тийм ээ тест вэ шалгалтын материал вэ гэдгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байх шаардлагатай. За одоо жишээх юм бол одоо энэ дээр би тэгштгэл сэдвийн хүрээнд дунд ангиас авах шалгалтын материал. За энэ дээр би бүр 7 дугаар анги гэдээ бүр тодорхой болгоод өгчий. За 8 дугаар анги ч юм уу тийм ээ. Ингээд тодорхой болгоод өгчий. За тэнгуүтээ энэ доотлолт нь хугацаа оруулж өгнө. За хугацаа болохоор тухайн шалгалтын материалаа хэдэн минутанд одоо авах вэ гэдэг хугацаагаа энд оруулж өгнө гэсэн үг. Энэ хугацааг яг тохируулж өгснөөрөө хүүхэд маань одоо шалгалт руу нэвтрээд орсны дараагаар баруун дэд буланд нь энэ хугацаанаас хасагдаж гүөх учраас яг нарийн сайн тохируулж оруулж өгөөрэй. За үүний дараагаар энэ үнэтэй тест хэсэг гэдэг энэ сонголтыг одоохондоо та хэд маань ашиглаад хэрэггүй шүү. За түүний дараагаар хамар хүрээ буюу тухайн шалгалтын материалаа сургуулийнхаа одоо хэмжээнд ашиглаж бүрдүүлж оруулаад ашиглах гэж байна уу? Аль эсвэл тийм ээ бүр сум дүүргийнхаа хүрээнд юм уу? Аль эсвэл бүр аймаг нийслэл юм уу? Аль эсвэл бүр системийн хэмжээнд оруулах уу гэдгээ та энэ дээрээ нарийн сайн тохируулж өгнө гэсэн. За хэрвээ би аймаг нийслэлийн хэмжээнд тохируулж оруулж өгнө гэж сонгох юм бол энэ дээрээ аймаг нийслэлээ сонгож өгнө гэсэн. За шинээр би энэ дээр ингээд аймгаа сонгож өгнө гэсэн. За үүний дараагаар тохиргоо нэмэх гэсэн төслөөр дарснаар таны сонгосон сонголтын дагуу ингээд материал маань юм ээ нээлттэй юм уу хаалттай юм уу гэдгээр ялгараг харагдана гэсэн.
За хэрвээ та зүгээр ингээд бүх хүмүүст ашиглагдахаар зүгээр нээлттэй зүгээр даалгавар боловсруулж оруулж үзэж байгаа бол энэ хаалттай төлбөрийг нээлттэйгээд оруулчихад бас болно гэсэн. Хэрвээ үгүй зүгээр энэ материалыг хаалттай хэмжээнд авч агаад дараа нь ингээд тодорхой хугацаанд тийм ээ эхлэх цаг хугацаа минуттай ингээд нарийн нээгээд буцаагаад хаяа гэдэг юм бол хаалттайгаар оруулах нь хамгийн зөв. Нэг үрбэл хаалттайгаар оруулсан тохиолдолд таны шалгалтын материал задарч цааш шалгагдахаас сэргийлнэ гэсэн үг. За ингээ би хаалттай шалгалтын материал Баян-Улгийн аймаг дээр харуулж үзье. Зүгээр ер нь бол жишээ аваад ямар ч хамаагүй дурын нэг аймаг сонгож байгаа шүү. За үүний дараагаар хадгалах товчлуур дарснаар таны үүсгэсэн шалгалтын материал ингээ харагдана гэсэн үг чагсаалтанд. За тэнгууд энэ дээр ерөөхдөө бол таны зөвхөн өөрийн чинь боловсруулсан шалгалтын материал харагддаг бол ер нь бол аймаг сургалтын нийслэлийн одоо мэрэгчлэлтэн буюу одоо нөгөө аймгийг хариуцж байгаа сахим хариуцсан мэрэгчлэлтэнгүүдэд болвол яг үгээр ерөнхийдөө тухайн аймгийн багш нарын оруулсан бүх шалгалтын материалууд нэгтгэж харагддаг. Харин тухайн багш бол өөрийнхөө оруулсан материалыг л харна гэсэн үг. За ингээд материалаа ингээд гадна талынхны ерөнхий мэдээллийг бүглөөд ерөнхий материал үүсгэсний дараагаар тухайн материалаа асуулт даалгавраар баяжуулна. За асуулт даалгавраар баяжуулахдаа та бүхэн маань шууд тестийн нэр буюу тухайн шалгалтын материалынхаа нэр дээрээ дарж орж болно. Аль эсвэл ард нь байрлах 3 цаг дээр дараад дэлгэрэнгүй гэсэн сонголтын дээрээ дарж ороод тотгос нь нэвтэрч орох боломжтой. Тухайн шалгалтынхаа үүсгэсэн материал дээр гэсэн үг. За ингэнгүүт одоо ингээд та тухайн шалгалтын материал руу нэвтрээд орсны дараагаар ямар материал руугаа орсон байгаа вэ гэдэг мэдээлэл энэ дээр харагдана. Тухайн мэдээлэл дээр таны тохируулсан байгаа төлөвүүд нь энэ дээр харагдана гэсэн үг. За энэ хаалттайгаар оруулчихсан буюу аймгийн хэмжээнд сонгочихсон тохиолдолд энэ төлөвийг битгийнийг анзаараарай. Энэ дээр бол ер нь хаалттайгаар орж ирж харагдаж байгаа шүү. За үүний дараагаар та бүхэн маань асуулт нэмэх гэсэн товчлуурыг дарснаар тухайн шалгалтын материал дээр асуултуудаа өөрөө бүртгэж оруулдаг гэсэн юм байна гэсэн үг. За асуулт нэмэх сонгож орсны дараагаар танд дараах байдлаар ингэж харагдана. Та энэ дээдлийн сонголтууд дээрээс бүр нарийн сонгож өгнө гэсэн үг. За та шиг юм бол таны одоо оруулж байгаа шалгалтын материал чинь тийм ээ. Зүгээр ерөөхдөө нөгөө нэг дэвших шалгалтын юм уу эсвэл нөгөө гүйцэтгэлийн үнэлгээнийх юм уу эсвэл эрхий шалгалтынх юм уу гэдэг байдлаар нь та бүр нарийн тохируулаад өгнө гэсэн. За би суурийн зүгээр энгийн одоо нөгөө сэдвийн шалгалт оруулж байгаа учраас би мэдлэгийн сэдвийн сангаас нь ингээ хөтөлбөр сонгоод оруулчих. За тэгвэл би 8 дугаар ангийн материал сонгож оруулна гэдээ тохирчсан байгаа учраас 8 дугаар ангийн энэ дээрээ сонгоод өгчихнө. За тэгвэл энэ дээр тухайн 8 дугаар анги дээр бүртгэлтэй байгаа нэг жуулан ээж хичээл сэдвийн сангууд нь энэ дээр танд харагдаж гарч ирнэ гэсэн. За эндээс ингээл харж байгаа л та бүхэн маань өөрт яг хэрэгтэй гэсэн тэр нөгөө сэдвийн сангаа сонгоод ингээд оролдоод ажиллана гэсэн. За үүний дараагаар ингээд даалгавруудаа оруулж эхлэх шатн дээр орж ирж байна гэсэн. За тухайн та даалгавраа тийм ээ нөгөө 6 ширхэг бүлгүүний таксономын ямар таксоном дээр оруулах гэж байгаа вэ гэдгийг эндээс сонгож өгнө. Ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх, сэргээн санах гэсэн энэ 6 ширхэг таксоном байгаа. Даалгаврын төрөл дээр. За тэгэнгүүт төвшин гэдэг хэсэг дээр болохоор та хэд маань энийг ашигласан ч болно, ашиглахгүй байсан ч болно. За үүний дараагаар зориулт нь буюу тийм ээ та тухайн даалгаврыг ямар зориултаар ашиглах гэж байгаа вэ? Шалгалтын зориултаа ашиглаж гин үү? Зүгээр эсвэл нөгөө нэг сорилт тест хэлбэрээр ашиглах гэж гин үү? Аль эсвэл гэрийн даалгавар хэлбэрээр ашиглах гэж гин үү? Аль эсвэл олимпиадын чиглэлээр ашиглах гэж гин гэдгээр энэ дээр та хүснээрээ сонгож тохируулж өгнө гэсэн. За энэ дээр би болохоор сэдвийн шалгалт авах гэж байгаа учраас шалгалтын зориулттай гэдэг тохируулаад оруулаад өгчий. За тэнгууд энэ оны хэсэг дээр болохоор оноог нь оруулж өгнө. Тухайн одоо таны оруулах гэж байгаа нэгж даалгаврын оноог энд барьшуулж өгнө гэсэн. Тухайн нэгж даалгавар нь тийм ээ хэдэн оных 1 онооны даалгаврах юм уу 2 онооных юм уу гэдгээ бүх тохиромжтой энэ дээр хийж өгнө гэсэн. За үүний дараагаар та доотлолт нь тухайн одоо тэр даалгавраа оруулахдаа ихтэй даалгавар оруулах гэж байгаа бол энэ хэсгийг идэвхжүүлж өгнө гэсэн. За энэ ямар учиртай юм бэ гэхээр нөгөө монгол хэл болон англи хэлний хичээлүүд дээр тусгаалan ашиглагддаг тийм ээ. Дээрхийг уншаад дараах даалгаврыг ажиллаарай аль эсвэл дараах их нь ингээд ийм одоо нөгөө нэг ихийг уншаад одоо ингээд ажиллах даалгавар маалгаврууд байдаг шүү дээ тий. Тэнгүүтээ жоо юу гэсэн бэ, клоо юу гэсэн бэ тэр ингээд англи хэл дээр их хөнгүүтээ тэр дээрх ихээсээ ингээд асуулт асуугаад байдаг. Тэр даалгавруудыг энэ дээрээ нэг чеклээд эндээсээ оруулж өгнө гэсэн. За хэрвээ та өмнө
их бүртгэгдсэн байх юм бол шууд энэ дээр таны бүртгэжсэн эхүүд жагсаалтаар харагдана. Хэрвээ огт бүртгэж байгаагүй бол та шинээр нэмэх гэдэг дээрээ сонгож орж агаад та өөрөө ингээ бүртгэхэд оруулах бүрэн боломжтой ихийг. За ингээ их ашиглах шаардлагагүй бол энийг идэвхжүүлэх шаардлага байхгүй. Шууд асуулт хариултаа хэсэг рүү шилжиж орж ирнэ гэсэн. За асуулт хариулт хэсэгтээ та энэ дээр асуултаа нэлээд тодорхой харуулж өгнө. За би энэ дээр нь ингээ оруулчихъя. За тэнгуүтээ та тухайн энэ одоо оруулж байгаа асуулт даалгавраа ямар одоо юугаар оруулах гэж байгаа вэ гэдгийг энэ цогруулж өгнө. Нэг сонголтоо буюу тест хэлбэрээр оруулах гэж байна уу? Эсвэл бүр олон сонголтоо даалгавар оруулах гэж байгаа юу? Тоо нөхдөг даалгавар оруулах гэж байгаа юу? Эсвэл бүр нөгөө задгаа даалгавар буюу нөгөө өөрөө бүртгэж оруулдаг даалгавар оруулах гэж байгаа юу? За эсвэл бүр нөгөө дараалал нь болон харгалзуулах даалгавар оруулах гэж байгаа юу гэдгээ энэ дээрээ нарийн сонгож оруулж өгнө гэсэн. За ингээд би энэ дээр зүгээр энгийн тест оруулж үзүүлье. За оруулангуудаа би энэ дээр нь асуултаа оруулчихсан учраас энэ дээр хариултаа бүртгээд оруулна гэсэн үг. За энэ дээр нэмэлт нэг юм хэлэхэд за асуулт болон хариулт тус хүр дээр нь томьёо орох хэсэг болон зураг оруулах хэсэг маань байрч байгаа шүү. Тухайн асуултан дээр эсвэл хариулт тус хүр дээр нь зураг оруулсан ч болно бас муу адилхан та томьёо шивж оруулах шаардлага гарвал томьёогоо идэвхжүүлж яагаад бас бүртгээд оруулах бүрэн боломжтой шүү. За би энэ дээр нь томьёотой даалгаврыг оруулаад үзчихье. Томьёо оруулах гэдгийг нэвтрүүлээ. Томьёогоо энэ дээр бичиж оруулна. За энэ дээр би язгууртаа хариу оруулчих л та. За гэхэд ингэдэг ч юм уу тийм ээ. За иймэрхүү байдлаар томьёотой ингээд даалгавруудаа та өгөх маань оруулчихнаа. За ингээд одоо энэ ганцхан хувилбар харагдаж байгаа. Ахаад өөр хувилбар нэмэгдэж байгаа бол ахаад ингээд дахин ингээд тохируулаад явчих. Бүрэн боломжтой. За энэ дээр нь би ингээд за энийг ингээд өөрөө хүснээрээ харж агаад засварлаад явчих бүрэн боломжтой. За би 3 хувилбартай даалгавар болгоод оруулчих. За 3 дахь хувилбарыг муу адилхан бас язгууртай даалгавар оруулаад үзчихье. За ингээд даалгавруудаа та хэд маань оруулж болно. Энийг оруулсны дараагаар та бас ингээ хүснээрээ ингээ хувилбаруудаа бас дээж ташна болгоод зөөсч болно. Ерөнхийдөө бол шалгалт авахдаа бас шалгалтын дээр хариултууд маань ерөнхийдөө бол бас шалгалтын програмууд маань холдог учраас бас тэн дээр нэг санаа зовлтгүй. Яг хөө цаардахтай гэж тохиолдол гарвал та хэд маань яг хөө зүгээр ингээ сольж бас болно гэсэн үг шүү. За ингээд босны дараагаар зөв хариултаа чеклж өгнө. Аль нь зөв хариулт юм бэ гэдгээ энэ дээрээ чеклээд өгнө гэсэн. Тухайн хариултыг одоо нөгөө систем маань автоматар таны өмнөөс одоо нөгөө засах үйлдэлийг хийх учраас зөв хариултыг бас яг нарийн сайн тохируулж өгөх шаардлагатай шүү. Энд та зөв хариултаа яаж тохируулсан байгаа шалтгаалаад даалгаврын маань үр дүн болон шалгалтын бодол засвар маань бас яг энийхэн дагуу явагдана гэсэн. Шалгалт нэгэн тавагдаад дуусны дараагаар бол зөв хариулт бодол төр нөгөө дүн хүүхдүүдийн хийсэн мэснийг засварлах бол боломжгүй гэдгийг анхаараарай. За үүний дараагаар тухайн тэр даалгавар дээрээ та хариултын дэлгэрэнгүй буюу одоо нөгөө бодолтыг нь буюу ажилбарыг нь оруулах боломжтой. Энэ даалгаврыг гүйцэтгэхдээ тийм ээ. Ийм томьёо ашиглаад энийг нь ингэж хаваагаад ийм байх учраас энийг нь ингэж хаваагаад ингээд хариу нь энэ гарнаа гэдэг тийм бүр нарийн дэлгэрэнгүй мэдээллийг нь энэ хэсэг дээр оруулж өгөх боломжтой. Энэ дээр оруулах юм бол та тухайн шалгалтын материалаа үүсгэхдээ бодлыг харуулна гэдээ оруулах юм бол хүүхэд шалгалтынхаа үр дүнг өөрийнхөө юун дээр алдсан бэ гэдгээ бүр дэлгэрэнгүй харах боломжтой хэсгийг эндээс бүрдүүлж өгнө гэсэн. Хүүхдүүд бол яах вэ гэхээр зүгээр яг шалгалт гүйцэтгэж байгаа тохиолдолд зүгээр энгийн яг шалгалт асуулт хариулт хэсэг дээр харагдаа явдгаараа явна. Тэгмүүдээ шалгалтаа яг өгсөний дараагаар хүүхэд өөрийнхөө үр дүнг харахтаа яг аль хариулбар дээр ингээд юунаас болж алдсан бэ? Аль хэсэгтээ алдсан бэ гэдгийг бүр нарийн шалгах боломжтой хэсгийг энэ дээр оруулж өгч байна гэсэн. За тусламжийн хэсэг бол муу адилхан. Энэ дээр бол та тусламж хэсэг дээр нь тухайн одоо шалгалтын материалд ашиглагдах тийм томьёо болон одоо нөгөө сэжүүр юу байдیں۔ Тэрхүү мэдээллийн чанартай юм уу да? Заавар зөвлөгөөгөө ч юм уу тийм ээ. Энэ дээр оруулаад өгчих бас боломжтой. Тухайн хүүхэд шалгалт үүсгэж явах явцад харагдана гэсэн. За тэгэнгүүт энэ хэсэг болохоор тухайн шалгалтын материалыг тийм ээ зөвхөн өөртөө ашиглах уу? Аль эсвэл бүр ингээ бусдад ашиглагдуулж ингээд нээлттэй байдлаар тавих уу гэдгийг энэ дээрээ тохируулж өгдөг. Яг өөрөөр одоо энэ тухайн та шалгалтын материалаа оруулахдаа тийм ээ одоо нөгөө даалгаврын санд хадгалаад бүх хүмүүс нэг нээлттэй байдлаар харагдах юм уу? Аль эсвэл зөвхөн ингээд өөрөө ашиглаад харагдаад татж авч ашиглаад явах юм уу гэдэг бүх юмудаа энэ дээрээ нарийн тохируулж өгнө гэсэн. За ингээд та хадгалах товчлуур дарснаар таны шалгалтын материал
хадгалагдана гэсэн үг. Даалгавар маань шалгалтын материал дээр хадгалагдана гэсэн үг. За ингээд буцаад материал харах гэдэг дээрээ дараад харангууд ийм байдалтай харагдана. За ингээд та нэг даалгавар бүртгээд оруулчихсан ингээд таны бүртгэлээ даруулаар харагдах бөгөөд та дараагийн даалгавруудыг ингээд өргөжлүүлээд ингээд тасралтгүй ингээд оруулаад хамгийн сүүлд нь нэгтсэн байдлаар материал харах гэдэг дээрээ дарж байгаа ингээд материалаа ингээд дэлгэрэнгүй ингээд хараад явчих болно. За би нэгдүгээр даалгавар нь ийм даалгавар оруулсан юм байна. Энэ нэг сонголттой даалгавар байна. Ойлгох хэлбэрээр оруулсан юм байна. За дээрэс нь хувилбар нь энэ зөв байсан юм байна. Асуулт нь ингэж харагдаж байна. Зураг оруулах юм бол зураг нь мус муу адилхан харагдаад ингэж харагдаж байгаа юм. Энэ нэг онооны даалгавар байна гэх мэтлэгээр бүх мэдээллүүдийг нээлттэй байдлаар дэлгэрэнгүй харна гэсэн. За ингээд та даалгавруудаа оруулах тоолнд нийт даалгаврын тоо болон нийт хэдэн онооны даалгавар болж байгаа вэ гэдэг мэдээллүүд бас муу адилхан энэ дээр харагдаж байгаа. Та эдээсээ харж байгаа л за энэ ингээд нэг даалгавар дутуу нэг оноог ингээд жоохон өөрчилж гэдэг юм бол засах дээрээ дарж байгаа тухайн оноо моноогоо нэмжих ч юм уу тийм ээ. Хувилбарыг нь арай өөр засвар сайжруулдаг ч юм уу. Бүх үйлдэлүүд маань бас байна. Энэ хэд даалгавар илүүдчлээ гэдэг юм бол бас эндээсээ устгасан ч бас болно гэсэн үг байна. За энэ бичлэнгээр ингээд та бүхэн маань тухайн даалгавраа нарийн сайн бүрдүүлж оруулах бүрэн боломжтой. За ингээд бэлэн манай семестр бүртгэлтэй байдаг даалгаврын сангаас хүртэл асуулт даалгавар сонгож оруулах бас боломж нэмж байждаг. За ингээд шалгалтын материалаа бүрэн үс болсны дараагаар шалгалтын материалаа хэвлэхээс гадна хариултын хуудсыг нь бас зөв хариултыг нь түлхүүрийг нь бас хэвлэж авах бас боломжтой гэсэн. Энэ бичлэгээр ингээд та бүхэн маань шалгалтынхаа материалуудыг бүрэн гүйцэд энэ дээрээ бүрдүүлж үүсгэх боломжтой. Бүрдүүлээд үүсгэсэн шалгалтын материалыг та нээлттэй болгосноор тухайн шалгалтын материалыг бусад програмууд дээр платформуд дээр татаж авч ашиглах бүрэн боломжтой болох юм аа. Хаалттай хэлбэрээр оруулсан тохиолдолд бол платформоор ямар нэгэн дурын багш ямар нэгэн сургалтын менежер татаж дарж ороход тухайн таны оруулсан шалгалтын материал харагдахгүй. Та түүнийг за ингээд дэлгэрэнгүй хэлбэрээр орж агаад засаад оруулсан ч болно. Аль эсвэл ард нь харагдаж байгаа 3 цэг дээрээ дарангууд материалыг нэг хаах гэсэн сонголт байна. Энэ дээрээ дарж орж агаад нээлттэй болгоод бүр нарийн хугацаагаар хүртэл тохируулаад оруулах бүрэн боломжтой. За энийг би маргааш хийн. За ингээд нэг цагаас ингээд шалгалт авъя гэдэг юм бол энэ дээрээ ингээд тохируулчихна гэсэн үг. За эндээс нь 1 цаг гэж энэ дээр 13 цаг өдрийн тийм ээ. За ингээд тохируулаад оруулчихна гэсэн. За тэгэнгүүтээ эндээсээ хамгийн гол нь тухайн шалгалтын материал хэдий хүртэл харагдах вэ гэдэг тохиргоогоо бас дуус хогноон дээр нь бас нарийн сайн тохируулж өгөх шаардлагатай. За одоо ингээд би эхлэхдээ 1 цагаас эхлэнэг оруулсан бол тийм ээ. За энэ бол 40 минутын шалгалт байждаг. За тэгтээ нэг хойшоогоо хахад 20 минут бас запастай байж болно гэдэг үзэх юм бол энэ дээрээ та 14 цагаас болгоно гэдэг. Ингээд тохируулаад оруулчихад боломжтой гэсэн. 40 минутын шалгалтаа энэ завсартай буюу энэ 1 цагийн хугацаанд нээлттэй байх хугацаанд та өөрөө тохируулаад шалгалтаа авах бүрэн боломжтой. Хүүхдүүд нь татаж аваад хүүхдүүдтэй өгөхөд асуудал үүсэхгүй гэсэн үг байна. За энэ мэтлэнгээр ингээд та бүхэн маань шалгалтынхаа материалыг хэдий хэр хугацаанд ингээд нээлттэй болгож болох вэ гэдгээ ингээд тохируулаад оруулаад өгчнө гэсэн. Та энийг бүр ерөөсөө шалгалт эхлэхээс бүр шийх юм бол 20 минутын хугацаанд л татаж авнаа. Тэрнээс бусад тохиолдолд хаалттай байлгана гэх юм бол та энийгээ хүртэл бүр нарийн тохируулаад оруулах бүрэн боломжтой. За энэ дээр ингээд би 20 минутын хугацаанд л тохируулаад ингээд нээлттэй байлгана гэдэг. Тэгэнгүүтээ яг энэ маргаашийнхаа 21-ний өдрийнхаа ингээд 13 цагаас тийм ээ 13-20 хооронд л нээлттэй. Энэ хооронд л шалгалтын материал нээлттэй харагдах учраас татаж авнаа гэсэн үг ээ. Энэ бичлэнгээр ингээд шалгалтын материалаа нээлттэй болгоод хадгалах төслөөр дарснаар таны шалгалтын материал татаж авч ашиглах бүрэн боломжтой болно гэсэн. Тэрнээс наан бол та хаалттай хэлбэр дээр нь тухайн шалгалтын материалыг бэлэн болох хүртэл нь засварлах, нэмэх, хасах, устгах хүснээрээ өөрчлөх бүрэн боломжтой байна гэсэн үг. За хэрвээ та энийг ингээд яг болж гэнэ үгүй гэдгийг нь хармаар байх юм бол яг энэ хэсэг дээр ингээд зүгээр материал хардаг хэсэг дээрээсээ дэлгэрэнгүй хардаг хэсэг дээрээсээ гүйлгээ зүгээр хардгаараа хараа явчих болно. Яг танд харагдаж байгаа хэлбрээрээ тухайн шалгалтын материал датагдах учраас энд нь асуудалгүй харагдчихвэл шалгалтын материал датагдахад муу адилхан асуудалгүй харагдана гэсэн үг байна. Энэ мэтлэнгээр та бүхэн маань шалгалтын материалаа боловсруулж гүйцэтгэрэй. Бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.